Дүл тэмцээнд тус дүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 320 сурагч жигсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 1-2 дугаар 16 тоот гимнастик, гарнат шидэлт, эмнэлгийн анхны тусламж, салааны захирагч нарын тэмцээн, цогцолбор дасгал, буйгаа гүйлт, урлагийн тоглолт, ханийн сонин зэрэг 9 төрөлд хурд хүч авахаал самбагаа сорин өрсөлдсөн юм а. Гол нь одоо хүүхдүүдийн гар нийлэмжтэй адилгаа хамтч олон ч уур амьсгалыг дэвжүүлдэг, бие болдор сэтгэл зүйн бэтгэлийг дээшлүүлэхэд ихэх ач холбогдолтой. Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байранд ерөнхий боловсролын Ататүркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн хан гарт баг шалгарч, аваргын цом багаараа Оросын албаны улсад аялах эрхийн бичгээр шагнагдсан юм. Харин эдд байранд улсын тэргүүний 24 дугаар сургуулийн хар сүлд баг шалгарч, мөн Оросын албаны улсад аялах эрхийн бичгээр шагнагдсан. Тэгвэл тэмцээний дараагийн байранд 39 дугаар сургуулийн шонхор баг шалгарч, Улаанбаатар хотын дурсал газруудаар аялах эрхийн бичгээр тус шагнагдлаа. Ер нь анх сургуульд орж байхдаа зэрэг болохонсон гэд бодчихсон. Тэгээд дүүрэгт орсон чинь яг хөө жоохон зэрэг болно гэсэн бодолж байгаа. Ер нь ойр байгаа. Энэ тэмцээнд орсноороо эхлээд эрэгтэй хүмүүсийн бие бэлдэр мэдээж хөгжиж дараа тэгээд алхаа гисгэн сайжрын адгийн наацхан ингээд би эрүүл зэрэг битий болно. Тэгээд цаашлаад Монгол улсаа их өрнө хамгаалах одоо эрх зэрэг улам их нэгднэ л. Бүхэн болохоор 2 удаагийн авраг, 2 удаагийн дэд авраг сургуулгаа. За энэ удаа бид бүхэн ахвал самбаагаараа мэдээж 3 дугаар байрыг эзэллээ. Сэтгэл бол маш өндөр байна. Тэмцээний тэргүүний жигсаалч салаагаар улсын тэргүүний 24 дугаар сургуулийн хар сүлд баг шалгарсан бол тэмцээний тэргүүний гарнатын авраг салаагаар 39 дугаар сургуулийн шонхор баг шалгарсан юм а. Ийхүү тус тусын ангиллын шилдэгүүд тодорлоо.